харуулъя. Би өөрийгөө царай гараалах. За сайн байцгаана уу ингээд YTN podcast мэдчилж байна. Ингээд манай хамгийн анхны дугаар. Настай хамт Солонгоо Бүк хоёр байна. Тэгээд одоо би наа танилцуулна. Хай, намайг Солонгоо гэдэг. Би Францаас мэдлж байна. Сайн уу? Намайг Бука гэдэг. Би Бэлгуулаас ирж байна. Ингээд бидэд ингээд хамгийн анхны подкаст дугаар маань эхэлж байгаа. Тэгээд бид гураас гадна дахиад 2 хүн байгаа. Тэгээд бид эднээсээ тавуулаа ингээд. Бас хоёр байгаа. Тийм тэгээд эхний юуцсан дугаар дээр ингээд бид гурав хамгийн эхлээд подкаст хүргэж байна. Бид гурийн зав таараад тэгээд бид гурав эхлүүлж байна. Аа. За тэгэхээр ямар шин. Яг хинийх гэж жоохон эвгүй юм шиг тэгтэйхгүй. Тийм тэгээд эдсэн бидэд ингээд хамгийн анх бараг одоо сар болж байгаа шүү дээ Тийм. тэгээд сарын өмнөөс ер нь аль танилцаад ингээд юуцнийг юм хийж ихтэй гэдэг ярьсараад одоо яг хамгийн ихнийхээ юуцсан юмнуудыг ихний юмнуудаа хийж эхлэхээр явж байна. Ингээд тэрнийх нь нэг нь ингээд подкаст байна. Одоо уус аягүй модонд орж байгаа. Тэгээ залуучууд аяг сонсож байгаа болохоор. Тийм. Тэгээд бас тийм ялангуяа Монголд байгаа хүмүүс дээрээс нь Европт байдаг хүмүүс бас сонин содон байх болов гэж бодсон. Тэгээ 5 улсаас 5 охид залуучууд байгаа. Манай төвшөө маань болохоор өөрөө. Би нэрээ. Тийм би өөрөө танилцуулдаг юм шүү. Би болохоор Швед улсын Стокгольмоос ярьж байна. Бичиж байна. Тэгээд бид гурав ч одоо гурлаа гэр гэртэй байгаа тий. Тийм бүгд одоо карантин гэж. Тэр ер нь коронагийн үетэй тэгэл байцгааж байна. Манай энэ бол яг карантин бол амар үйлчилж байгаа. Гэр гэртэй байцгаана. Тийм. Ирлээ юу явах зүгэл одоо карантин одоо Монголд бол угийн карантин бол ингээд бүгд ер нь бол одоо ихэнх юмуд нь хаацсан байгаад байгаа шүү дээ. За та гурав тэгвэл та гурав гэж та хоёроос эхлэх үү гэлээ надаас эхлэх үү? За яасан чи эхэлж. Улс улсынхаа карантиныг жоон богино хэмжээгээр тайлбарлаа авчи. За тэгээ. За тэгвэл л дээ. За Шведээс эхлэе за. Стокгольм. Би Шведээс Стокгольмд амьдараад одоо 5 жил болж байна. Тэгээд сая ууг нь бол коронавич гараад нэг 2-3 сард чинь их амар нэг сериусны биш байж байгаа. Сая сүүлд бол амар сериус болоод тэгээд газар авлаа шүү дээ. Тийм тэгээд 3 сарын энэ сүүлээр л авдаг. Ер нь бол карантин их юм дээ ихэнх одоо үзүр үйлчлэгийн газруудыг хаагаад эхэлсэн. Гэтэ манай энэ чи болохоор арай харьцангуй бусад орнуудыг бол бусад Европыг бодуулж гэх юм уу. Амар арай өөр яасан юу гэхээр ингээд нөгөө зөвхөн яг нэг олон цугласан юмуд хаагаад бусад бол яг юмнууд нь бол яг энгийнээр явдгаараа яваад хүмүүс ч гэсэн нэг амар тийм нэг тоохгүй. Тий тоохгүй Америк шиг амар тийм бол болоогоо. Одоо Америк ч юм бол одоо карантинаа жоон цоцолж байгаа сурагтай байсан. Манайх бол анханасаа амар тийм бүгдээрээ яг нэг амар тийм хонц цагдаа тийм бол байгаа. Уусаа Европын орнууд бол хятад шиг бол байлгаж чадахгүй байгаа шүү дээ. Тийм. Та гэхдээ юунд та юу одоо танаа хоёр оны ч хувьд бол аваа арай өөр. Тийм. Танах л бол арай чанга. Тийм чангогийн. За тэгвэл Франц зүгийн амар юу болсон шүү дээ. Францад ч бас хүн амынхнаа туссан тооны бас аваа их болсон шүү дээ. Тэр нь аюу огцон өсөөд тэгээд аюу нөгөө ихний 5 оронд яваад байгаа учраас тэгээд аюу тийм нөгөө нэг хүмүүсээ ингэж нийлүүлэхгүй гэсэн арга хэмжээ аюу авч байгаа. Тэгээд жишээлбэл одоо гэрээсээ гарлаа хэд 1 км дотроо байх хэвээр. Тэгжээж нөгөө одоо дасгал хөдөлгөөн ч юм уу агаар амьсгалах энэ төрлийн. Барыг дараа нь тэгээд дэлгүүр гарлаа хэд гэрээс нэг л хүн явах хэвээр. Хоёроор цараа явах хэвээр. Хоёроор явах юм бол торгон гэл. Чи хаанаас энэ жаалаа? Би чинь Лавал гэж татдаас. Парисаас нэг 300 км. Том хот үгүй гайгүй жижиг нөө. Үгүй манай хот юу жижиг шүү дээ. Жижигхэн хот гэхэд л бүр аюу тийм даа шүү. Ань тийм шүү дээ. Тийм. Тэгээ аюу хүн торгож байгаа. Юу хэ одоо 1 км-с цаашаа гарангуут яхан торгох юм уу те? Тий хэрвээ шалгалт гарах юм бол тэгээ торгоно. Яг гарахаас өмнө бид нэр заавалч нэг аппликейшн тэгээ тэрэн дээр юм бичдэг байхгүй юу? Би тэдэн цагийн тэдэнд гарсан юу их гэж гарсан бэ гэдгийг бүгэлдэх хэрэгтэй. Тэгээ тэр нэгэн цагийн хугацааны нөгөө нь юу байдаг? Ямар юу юм те? Тэгээ тэр нөгөө нэг юм баркодтай тэгээ тэрийг уншуулаад тэрийг цагтаа тарах юм бол тэр Америкаас нэг жоон тийм юм байд юм шүү дээ. Америкаас яг танаатай адилхан тэгвэл бас нэг тийм болоод байгаа юм шиг сорогдолцсон шүү дээ надад. Юу нэ Бэлгээр юм шиг. Бэлгт болохоор яг бас ихэндээ нэг тоохгүй тэгэл
хүмүүс ч ингээл өөрөө л хамаг хаагаад чиг ингээд нэг хааж байхгүйсэхгүй. Тэгэл яг Франц ингээд сургуулиудаа хаагаад эхлэнгүүд яг Бельги бас зэрэгцээд ингээд сургуулиудаа хаагаад эхэндээ ингээд ганцхан сургуулиуд дээр хаагаад тэгээд одоо бар, кафе дээр ингээд хаагаад дэлгүүрүүд онгорхоо байсан. Тэгээд дэлгүүрүүд нь бас хааж эхлээд тэгээд гадуур мадаар явахдаа хоёр хүн гарч болно. Тэгээд 1.5 метр зайтай. Тэгээ бас зөвхөн одоо хүнсээ цуглуулах гэж гарна эсвэл зүгээр спорт. Гэтэ гадуур ингээд зөвхөн алхаж спорт хийж болно. Гэтэ ингээд зүгээр сууж ингээд наран сууж болохгүй. Ямар ч нэг зөвлөггүй явуулахгүй юм шиг үлээ тий. Тэгээ бас 1 км-ийн цаанаас явж болохгүй. Гэтэ бид нар болохоор тийм амар сүртэй тийм аппликейшн дээр байхгүй л тий. Тэгэл угаасаа бас нэг шалгадгүй. Тэгээ шалгасан ч хүмүүс баг худлаа ярилдаг юм тийм үү. Окей. Бид нар болохоор бас хилээ хаацсан. Тиймээс би одоо Нидерланд дээр явж болохгүй. Нидерланд амар ойрхон л ч тий танаа нуус. Тий. Та юу за тэгвэл юу яа? Та хоёр яг за ер нь бол улсууд нь ийм хөө байгаа маань. Тэгвэл та яг юу хийж юу хийж байгаа юм? Тий хувийнээр гэр зургийг юу хийж гэж. Гэр зураг гэдэг би амар азтай нэг яг сургуулиуд хаахаас өмнөх өдөр нь би гэртээ нэг ээжтэй сюрприз авах гэж ирсэн байхгүй хэлэхгүйгээр. За. Би оюутан болохоор нэг хол байдаг. Тэгээд ээжтэй хэлээл яг оройн нэрсэн чинь мэдээлэл хараад сургуулиуд бүгдээрээ хаасан. Одоо нэг гэр гэртээ байцгаана гэд. Тэгээд би ч гээд бүх хичээл авчираагүйсэн. Тэгээд жоохон бараг уйлах маягийн болоод нэг талаараа баярлаад нэг талаараа уйлах юм болоод шалгалт яах вэ гэж бодогдол. Тэгээ манай шалгалт ер нь хойшлтсан байгаа л да. Тэгээд ер нь эхэндээ бол гэртээ амар хийцгүүрэл нэг амрах гал юм мэдээл унтаал мэдээл нэг тиймэрхүүсэн. Тэгээд нэг хэдэн оны дараа за болий гайгүй ритмд орж эхэлсэн. Одоо дэжгүй. Өглөө болгон гарч алхаал. Тэгтээ ер нь дандаа яг гэр зурлаа юм шүү дээ. Тийм ер нь бол гэр зур. Ээжтэйгээ амар найзууд болсон. Хоёулахнаа болохоор амар хийж байгаагүй. Та би юу хийж таарийн TikTok-ыг харж ээж таны TikTok хийсэн шүү дээ. Тийм ээжтэй TikTok хийж ээж зааж өгөөж сурчдаггүй юм биш гэж. TikTok гэдэг. Хүн болгонд TikTok хийж та одоо үйдэл. Тэгээс юм тохтой хийдэл. Тиймээс. Бука юу хийж? Бэж бас ихэндээ амар хэцүү ингээд гэртээ удаан байж чадахгүй тэгэл бүргээл гарч чадахгүй ингээд баг уурлаа тэгэл бүр юу их юм мэдхгүй тэгэл бас камерын үзэж баах ингээд хаал мод тэгэл төсөөлдөө бүр ингээд хаал идэхээс бүр ингээд залхаад тэгээд за спорт төргий гэх. Та энэ юу ч яаж юм дөрөмч нөгөө хэд мэд гэж унтж байна одоо. Би бас адилбог. Би одоо ер нь арай болон 3 мөр гэж байна. Би бол нэг ч тэгж удаа хүн байна сая карантин эхлснээс хойш байнга л өсрөөл нэг 0 цаг. Ер нь бол 23 гэхэд. Тэгээ хидгээ босоо. Тэгээ би өглөө болгон 7 гэ. За. Бука. Яг карантин анх ихэд бүр өглөө 5 гэж унтдаг байсан шүү. За. Эцэг ингээд найзтайгаа ингээд видео кол хийгээд бүгдээр ингээд гэр гэртээ хийх байхгүй би бүгдээр видео кол тэгэл уцаар ирсээр л ингээд амар орой болсон. Тэгэл унтаал тэгэл би ер нь дандаа нэг 12 30 гэж сэрдэг. Тэгэл цайгаа орондоо жоон байж байгаа л цайгаа уугаал тэгэл нэг тийм хөө. Тэгэл тэгсээр л хоолн цаг болчих юм шиг бараг. Тэгэл даалгавар дээр хийгээл тэг оройд тасглаа ижил. Тэгэл яг ингээл яг тойрол явдаг. Төшөө болох юм ажиллаж байгаа юу? Миний бодлоо та юунд та гэхдээ гарч юу нэ Бельгиуд бас гарч болж байгаа шүү дээ таад. Тий. Манай энэ зүйл яг тийм яг хааж цагтсан юм бол байхгүй. Яг уу ганц дээр гараад найзуудаараа уулзаад яг бол дээр болж миний бодлохоор би ажилдаг. Тэгээд манай ажлал яг хүмүүс бол тодорхой хэмжээгээр багассан. Гэхдээ яг ажил бол амар их багассан ч гэсэн бас гайгүй нөө хийх ажил ихтэй байгаад байгаа. Тэгэл ажиллаа хийгээл. Гэтэ амар нөө юу болсон карантин ячингууд бас зарим хүмүүс нь жоохон тийм юу болоод юу гэвэл жоохон биендээ анхаарад
жоон тэгээ зарим нь бол хамаагүй угийн чи гайгүй юм байна. Тэгэл тийм байхгүй. Тэгээ миний бодлоор манай ажиллаж байгаа нэг үндсэн тогтсон цаг байхгүй болохоор заримдаа өглөөгөр ажиллаж, заримдаа оройгоор ажилладаг болохоор янз би заримдаа 10 марг байж унтж байгаа, заримдаа шөнө 3 марг байж унтж байгаа. Юу н ажилдаа тааруулаад. Тий, ажилдаа тааруулаад яг тэгж босчоо. Гэтэ хамгийн юу юм болохоор юу л энэ да. Жоон яг өөд мэдэгдэж байгаа юм бол яагаад чимжин нэмэгдэж юм. Би ер нь турхайлтаа гэтэл яг карантин хэлэхэд хальт нэг 2 кг мэдээс хатсан л та одоо зүгээр хэлсэн. Гэтэ хүмүүсийн ярианд амар их тийм нөгөө юм Facebook хатаад хүмүүсийн ярианд амар их тийм жин нэмсэн гэсэн юм амар ярьж л шүү дээ. Харин тийм хин хүмүүс гэртээ яагаад тоороо болж юм бэл тиймэрхүү мэрэд шүү дээ. Энэ яаж юм. Бүхэн жин нэмж байна. Тэр бас хиндэ жин нэмээд тэгээд заасан. Тоо ээж бол яг нэг амар бас тийм илүүдэл юм нэг амар их биш шүү дээ. Тэгээ гайг болох л та тийм. Тоо ээж. Гэтэ эмхтэн хүмүүс чинь ял хэдий угийн турхай байсан ч гэсэн тэгээд хэдий турхай байсан ч хоёр хэлсэн юм бол нэг бүр ингээд нэлээ ялгаатай байхгүй юу? Тийм. Ингээд цаанаас ингэ мэддэгдээд идэх тийм. Хэдий турхай байсан ч гэсэн турмаар байна гэл хэдий. Юунд би ч нь болохоор ер нь бол би амар юу гэдэлээ таргам юу юм хөнгөн жинтэй гэх юм. Анх одоо ихэндээ ер нь л би нэг бараг 5-6 жилийн өмнө л 60 хэддээсэн одоо бол 60 хэддээж одоосон ч сайхан нөгөө хувцтайгаа хилээ үзсэн чи 71 2 болчихсон байхгүй. За тэгээ би бодсоох за утастайгаа хувцтайгаа юм чин за нэгээс 2 хил хасна гэхээр 69-с 70 болчих юм байна да. Тэгээд манай чиг хэлж үзэл за хувцтай юм чи сайн юм ууцсан гэл тэрийг бүдрэгсэн. Тий. Гэхдээ юм сонио миний амар би амар буруу уугийн хоолны дэглэнтэй байхгүй ялч ингээд айл талаас л хамаарч байна. Тэнгүүт юу яа чин заяа. Заримдаа ингээд өглөө хэрвээ шүн мөн ингээд унтахынхаа өмнөхөн ингээд юм мэдээж ч юм уу эсвэл жоохон хүнд юм мэдчихсэн бол өглөө ингээд миний гэж ингээд жоохон дүүрэн ингээд пөмбөр ингээд босон заяа. Ер нь унтахаас өмнө 4-5 цагийн өмнө идсэн тэгээ унтцсан бол миний гэц ингээд бүр ингээд югдүүлээ амар ингээд нарийн болцсон ингээд зүгээр жоохон ингээд чангалгаа булчин ингээд гараад байж байгаа шүү тийм болчих واخхой. Тийм амар ялгаатай. Тэнгүүд тэр яг тэр үедээ жингээ үзлээ миний жин богийн баг баг. Тэрнээс ингээд тэр ингээд жин бүр амар холбилцтой л байгаад байгаа юм шиг байна. Тийм өглөө орой. Тийм. Тэгтээ угаасаа би бас ингээд ариулга ингээд яг хоол идчихэл тэгэл юм мэдэхгүй байхыг ингээд амар хичээдэг байхгүй. Тэгвэл яг ингээд унтахаас өмнө ингээд юм мэдчихэл өглөө өглөө бас ингээд сэрхэд бас ингээд өлссөн сэрдэг яаж мэдгүй. Харин би ч өглөө аим. Төнгөөд л ингээд буцаал идэл ингээд таргалдаг байхгүй. Тэгэж үгийн хоол идчихэл тэгэл юучдаггүй юм гэл тэр нь л. Гэтэ гол нь нөгөө хоол идчихээс хөдөлгөөн яг тэр өмнө болохоор би юу гэдэг вэ? Карантин ер нь бол тийм болоогүй. Эсвэл карантин жижиг корона болохоос өмнө болохоор нөөе юу би өөрөө сакс тоглодог болохоор ингээл ер нь одоо гүүж хараачин заал малнд очиод төнгүүч чинь юу юм одоо хэдий ингээд амар хидэд байгаа ч гэсэн би нөгөө заалт чи гүүчдэг болохоор шүүж ингээд тогтмол байждагс. Одоосон чинь гүүж харах нь ингээд багсчингууд ингээд ялч уу гид зурагчлаад дээрэс нь хацар мацсан ч одоо тархалаад байгаа юм шиг харагдаад. Давхар ирүү. Тийм. Жон тэгээ санагдчихлээ угийн тийм л болчлаа шиг. Одоо угс ер нь гэртээ байгаад ирэхэд яг юу амар дутагдаад юугаа санаад байгаагаа ер нь анзаарч байна даа. Гараад юу нэр байгаа. Тэгэл яг найзтайгаа тэгэл гадуур явах тэгэл. Ганц юм. Кафе суух шууд. Тэр их юм санаж. Ханаа байх юм байна. Тийм одоо үгийн айл бол олон хүмүүс чинь цуглан багассан болохоор дээрээс нь энэ ч тэгэхээр уг нь тэр юу одоо яг бүкагийн яриад байгаа юм уг нь бол байгаа л та одоо юу гэмдэ яг бар марууд л онгоогоогүй гэтээ яг нэг паб мабд бол сууж болно кафе шоп тэнгууд яг тийм болно л та энэ чинь тэгээд яг хүмүүс бол угийн одоо бүр яг сүүлийн сая 2-7 хоногоос хойш бүр юу болцсон одоо хамаагүй болцсон саяхан одоо энэ ч ихэд нөгөө шивэдийн одоо ахлах сургуулийн төгсөөд ингээд нөгөө бас хөргөн том юм болдог байхгүй. Тэдний хүүхдүүд нь үл ингээд юу яг нь хуучин шиг яг тийм биш ч гэсэн юу нь тодорхой хэмжээгээр хүмүүс нь бөөнөрөө 20-30-аар ингээд гарч одж маргал амар. Тийм бол харагдсан л та. Тэгэхдээ бизнес нэрийн Бука энэ жил төгсөн тий. Тийм.
Тийм нөгөө төсөлтийн баяр гэж болохгүй болох ч юм яах чинь. Тийм хүн баг болохгүй хөө би бүр ингэ шалгалтай байх юм чинь шалгалтай байх юм уу байхгүй мó ч мэдгүй. Багшаас асуухаар бас би мэдэхгүй байна гэл. Төгсөж байгаа хүмүүс төсөлтийн анги болохоор одоо 5 сарын 15-нд бутлаа сургуульд авах хэрэгтэй. Тэгээд 7 хоногт 2 хоног хичээлтэй. Тэгээд бусуудууд болохоор зүгээр онлайн хичээлдэг явах. Хичээл чи яаж та тийм онлайн хичээл хийгээд яаж юм бол балааг нь авч нэг юм хийсэн чи хийж хоёроо зүгээр ингээд. Нэг дандаа миний онлайн хичээл нэг өглөөний 10-аас гэхгүй юу? Би тэгэл зүгээр ингээд тэрнээс зүгээр 10 минутын уушгирэл лаптопн дээр онлайн хичээлээ ингээд тавьчаад зүгээр сонсож байгаа ч юм байхгүй юу? Нэгцэн. Тамаш тэгтээ нөгөө багш чинь ингээд амдаар ингээд үгүй лайваар яриад зааж байгаа тийм. Тэгэхээр бас ингээд ямар ч ингээд амьд харьцаа байхгүй болохоор ингээд багш л ингээд яриад тэгвэл ярьж байгаа хүн зүгээр ингээд нэг чихрүүн ороод нөгөөж хүрэх. Би болохоор онлайн хичээлгээд нэг урдан жилийнхаа бичлэгийг цацчихдаг байхгүй. Нөгөө манайх чинь ингээд аюу том нэг танхимд болдог. 500 600 хүүхдүүдтэй тэнгуүл нэг урдан жил нь орсон хичээлээ ингээд юу биччихдэг байхгүй цаанаасаа. Одоо зүгээр яг энгийн хичээл онж байгаа бичлэгийг хийж байгаа юм уу? Олон танхимтай учраас угаасаа нэг танхимд л багш нагаа. Бусад танхимд дандаа нэг лайв юм явчихдаг байхгүй бичлэг. Тэгвэл барыг сургууль дээрээ байсан ч тийм барыг ялгаагүй болчиход байгаа. Дөөгийн ангаахын хичээлээ үдэгтэй та тэгтээ чиний хувьд л ангаах болохоор амар хийх бичих юм өөр ховдж чинь өөрөө хийх их юм байх тийм. Тийм өөртөө заавал ч юм уу хийж хийхгүй бол хүн бол чамаа хий гэж хэлэхгүй шүү дээ. Багш нар бол даалгавар мал өгөхгүй чи өөртөө. Би нөгөө 2 сарын өмнө би онлайн англи хичээл би нөгөө сургуульд apply хийх гээд 2 сарын өмнө л үү нэг сар гаруй хинтээ суусахгүй. Америкаас онлайнаар тгий цаадлаад тэгээд яж хат 7 хоногт 2 удаа илүү хийлээд мэд яг сайн санахгүй юу ч хийгээд жаа. Амар яг таад яг сая бүкагийн яаж байгаа яг шууд мэдээсахгүй яг тэр ингээд яг за хичээлтэйгээд амар байгаа мөлөө хичээлд очиод ингээд нэг онлайнаар яг цагтаа ороод ингээд сунгууд минийх чинь нэг 6-7 хүмүүстэй дэгсэн. Тэгэл багш нь яриад л. Тэгээ яг өөрөө заа гэл нэг юм ан дээр хэвцсэн ч юм уу эсвэл юм идсэн ч юм уу нэг жоо тааваараа. Яг хичээл ч юм уу юу ч мэдгүй зөв юм нэг бичлэг үзээд байгаа. Яг тэ өөрөө нэг цог хажууд ингээд байгаал. Жон тийм хөл юм болоод тэгтээ ярийн сонсгоо зүгээр нэг background noise гэсэн. Би бүр ингээд сонсож байхдаа уцаараа алдсан бүр юм хичээлээ сонс. Нэг тийм болчихлоо шээ. Тэгэхээр яг нөгөө ингээд хүн урд ингээд амдаараа ингээд ярихаар гоё ингээд тэрийг хүлээж авдаг байгаа зү тийм. Тэр нь гоё ингээд амар гоё тусаад тэрийг тогтооход амархан тийм. Монголын мэдгүй Монголын болохоор яаж онлайн Монгол бол онлайн хичээл явж байгаа. Явж байгаа л үү? Зарим ангиуд нь явуулчихлаа. Хувийн сургууль яваад багш гэж хэлсэн. Сайн мэдгүй юм. Тийм Монголын болохоор тийм. Таас нөгөө нэг зурагтаар явж ийл шүү дээ. Тэгээд зурагтаар ягтэй бүр заяа хүнд нэг 100% барыг 10-аас бага хувь нь л одоо зурагтаар ингэ хичээл хараалаа хийх л хальта тийм. Тэс амар сериус нь очоод. Яг хүмүүсийн нөгөө төвлөрүүлэх гэж аяг хэцүү. Тийм. Тийм хуйцаар нь ийм хүл карантины үед бол нэг ийм хүл байна. Тэгээд Америк өөр орнуудыг сонсоход бол амар бас хэцүү байгаа юм билээ л дээ. Би өчтөрхөн Америкт байдаг найстаа ирсэн байхгүй. Тэгсэн чинь одоо буцаад бол гайг болсон. Ер нь бол хүн амт. Тэгтээ нөгөө мужуудаас хамаараад янз янз байгаа. Зарим нь бол гайг болсон гэдэг. Гэхдээ нөгөө юу яаж байгаа гэдэг чинь зарим нь би юу арьс өнгөний үзлээ амар гарч иж байгаа гэдэг Америкт. Тий, Азуудыг Америкт ялангуяа Азуудыг аюух тохиорхож гадуур. Одоо бүр амар болж байгаа. Тэгээ одоо чи юу карантин одоо юу корона дууслаа гэж бодсон ч тэр арьс өнгөний үзлээ амар одоо амар сонир. Жон хараа өөр одоо юу н жон хүнд болж эхэлж байгаа юм шиг лээ. Тийм. Угаасаа тэгээд яаж ч утсан тэгээд хүн ингээд нөгөө мэдээж хүн л юм чи бас айж байгаа шүү дээ. За энэ Аз хүн бэ жоох энэс жоохон хол явчих гэж яг бодсон шүү дээ. Угаасаа хүн юм чинь тий. Тийм тэгж бодож болно. Гэхдээ нөгөө заавалч тэрийг ингээд бүр нийл гаргаад хүмүүсийн урд нэг тэрний эвгүй байлд оруулаад доромжлох ч юм уу тэгж болохгүй. Тэгээ нөгөө сар 2 сарын өмнө Америк Инстаграмаар Америк явсан шүү дээ. Нэг баахан тийм нөгөө юу яаж байгаа доромжилж байгаа. Тийм тэр бол арай болохгүй шүү дээ. Мохоо хөшөө нэг өгөө бүр. Ихтэй өгөө юу?
Тийм. Харин тийм тэр өвөө нэг хайрцаг. Ууг нь гэхдээ надад ягаад ч тийм юу хятадуудыг одоо амар жоохон өрөвдөг ч юм тийм санагддаг болсон. Нөгөө амар хятад тэгээ зүгээр ягаад ч тийм байснаа гинти юм уу хятаас ингээд коронавигаар жоохон ингэж ингэж ярьсан. Тэгээд тэр хятад өвөө мөв харсан чинь арай өөр юм. Тийм гэтэл өрөвдөлтөө ш тийм олон тэмцээн насурж байгаа юм чинь. Тийм. Тэгээ намайг бол энэ хахад нөгөө хүмүүс хараад ингээл мамаа тагалж маглаа ч юм уу. Бүр метронцоо надаас жоохон хоол сууж мөдөг хөхгүй. За. Тэрийг бол би нэг амар имзэлж хүлээж авдаг юм би ингээд ойлгодог хөхгүй. Наач тэгэхээр бүр юм юу юм уу тийм одоо их юмдээ тийм бүр юм одоо их юмдээ чамаг зүгээр ингээд зүгээр л одоо өдөр тутамч ингээд суунгууд ингээд ямар зай зүг ингээд байгаад юм уу зай дуу. Тийм ер нь тэгдэж шүү дээ. Нөгөө Аз болохоор тийм тэрийг бол яг би ойлгох нь байж болох юм хүмүүсээс айгаад ер нь болгоомжтой байсан дээ шүү дээ. Тэг бүгд маск зүүж байна ч. Үгүй. Хамаагүй. Айгуус нь Европт мэдгүй Франц талаар тийм маск зүүдэг соёл гэж аахгүй. Яг нөгөө Аз тал руугаа аюух маск зүүдэг. Япон, Солонгос гэх ер нь жоохон ханаа төрөх юм бол маск зүгэл эсвэл сүүлдээ бүр нөгөө тийм стил болсон шүү дээ маск зүг. Модны юм тийм. Тэнгуут манайх маск зүг нь аюу амархан хүлээж авах нь аюу амархан. Энэ ч болохоор аюу хэцүү. Энэ болохоор метро автобус эдэр цухаар заавал маск зүүх хэрэгтэй. Одоо тэгээд одоо суулт явахдаа бас маск зүүх хэрэгтэй. Хүмүүс яа. Гэхдээ маскыг бүр янз янз л яриад л одоо чинь зарим нь болохоор хамгаална эсвэл чи хамгаалахгүй тэгснэ зарим нь болохоор ганц нэг өвчтөө хүн л одоо шиг ихэндээ ханиалгах жааланд маск зүүх ёстой гэж ярих. Мэдгүй амар янз янз л хүмүүс зарим нь хамгаална зарим нь хамгаалахгүй. Тэгээ нэг хоёр одоо тийм би тэрийг ойлгохгүй л байгаа л да одоо чинь нөгөө юг гэртээ гэдэг байгаа маскыг мэдгүй тэгээд зарим хүмүүс бол хамгаална гэдэг байгаа байхгүй тийм үү? Тийм хувцас ингээд наацхан цамцаа ингээд хамбаран дээрээ таглалчаал ингээд явж байгаа чинь. Гэтэ тойгонд бол тийм яг манай энэ шивэд Стокгольм болохоор нэг тийм бол байг. Ер нь шивэдэд бол нэг тийм бол байхгүй л одоо ихэнд Аз цүнгингүүд ингээд зайдуу байдуу яасан юм бол байхгүй. Гэтэ ямар ч хамаагүй маск зүүж болохгүй юм шиг үлдэр. Заавалч стандартын маск нь яг хамгаалдаг юм шиг үлдэж. Тэрээс бол тийм зүгээр даун маск хамгаалахгүй гэдэг үлдэж. Янз янз л харин юу яриад энэ энд бол болно. Энд бол хүмүүс яг та нар тэгээд өөрсдөө маск аяа зүгээрээ болохгүй зүгээр юм бандана гэдэг чинь. Гэлчүүр тэр мэргүүч ингээд амаа таглаж болно гэдэг. Зөв тэр нь яг нөгөө өөрийнхөө одоо шүүс агарыг гаргахгүй гэсэн юм биш үү? Тэгээд тойгонд гэхдээ би нөгөө энэ чинь юу метрог той гэдэг байхгүй. Тэгээд буруу. Метрон болохоор нөгөө юу яа би надад 2 3 удаа яг тохиолдсон. Яг тойг метронд ингээд суугаад ингээд явгууд ингээд зүгөө заяа. Нөгөө тийм одоо ихэнд Аз мат. Гэхдээ би ингээд ханиалахаас амар санаа зовдуулцаад байгаа бүр ингээд. Тийм өөр тэр амар хүн. Тийм бүр ингээд би бүр ингээд 2 3 буудал ингээд юу яагаад твчиж яваад ингээд ханиалах гэж амиг болчих шүү дээ ингээд ханиалах гээд амаа ингээд тагалж бүр ингээд бүр өнөр чи улаад ивэл. Тийм бүр яг тийм болсон төхөө бүр ёо. Тэгээ сая яг унтдаг шүү дээ. Юунд шүдний имлэг дээр би бицсэн. Тэгээ гадаа хөө яг нөгөө хүлээгээ сууж сандлаа сууж бас яг ханиалах голтгоо. Тэгээ нөгөө имлэг дээр нөгөө шивэдэд гэхдээ юм яцгаа. Имлэг дээр хэрвээ чи ханиалах байгаа юм эсвэл халуурж болж имлэг дээр хийсгүй чи заавал хийх ёсгүй шүү. Чи ингээ заавал хэд мэддэг хэрэгтэй гэдэг тэгэхгүй. Тэгсэн мөгийн мэдээл гаргацсан. Тэгсэн чи гинт би яа уг нь ханиалахгүй л байгаа л да. Гэхдээ тэр үед яг ингээ ханиалах болчоод яагаад ч юм. Бүр ингээ бүр байд цогоод би шууд ингээ газ уцаа оруулж байгаа юм шиг амар 50 ингээ гарангуудаа доо нэг шат доошо бууснаа уу хаалгаараа сонсчих гэж бодонгуудаа доошоо жаа ханиалгаж байгаа шүү. Тэгснэ буц дээш байгаа юм чи. Йоо ханиалгатай бүр амар тийм юу болцсон. Ачаал бүлээ зэлтэй болцсон. Тэгээс нэг одоо англид тэгж ярьсан шүү дээ. Нөгөө нэг одоо хүн болгоо ингээд карантинд юу нь бол удаан байж чадахгүй одоо энэ цаг үед бол юм бүгдээ сүүлдээ тоохоо болоод гарч эхлэнэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас юу нь ингэж хороод байж чадахгүй юм чинь бүгдээр ингээд одооноос зүгээр гаргаж эхлээд тэгээд тус хүмүүс нь тусаад тэгээд юу бүгдээр юу ингээд тусаад нөгөө тархлаа бий болгоё гэдгийгсэн байхгүй юу. Харин тэгээд тусаад идэх хүмүүсний дээрээ тэгээд идэж чадахгүй бол тэгээд эмчлэн бүрж чадахгүй бол тэгээд нас орно гэж байгаа. тэрийг чинь нөгөө шивэд анх нөгөө Европт ингээд юу яасан юм одоо бах нэг зургууд явуулсан юм нөгөө жоохон ингээд шоглолцсон зургууд зарим нь ингээд шивэд ч амин нөгөө Европын холбооныхаа ингээд эсвэл Европын улсуудын бодлогоос ингээд хамаагүй өөр бодлого хийж яваадсахгүй тэг корона гарахад зүгээр яг бүх юм онгоодгоор онгоол хүмүүнд цуглуулаад байгаас. Тэгээ одоо тэгээ сүүлд ингээд юу анзаараад байсан чи юу юм бэл нөө яг саний юуны солонгог яриад байгаа юу сүргийн тахал сүргийн
дархлаа, сүргийн дархлаа Тийм. гэдэг юм суулгаж байгаа юм лээ. Тэгээд сүргийн дархлаа гэдэг нь юу вэ гэхэд яг нөө амьтадтай адилхан ингээд сүргээрээ ингээд юу яа гэхдээ ингээд нөө биеийг ингээд дийлэхгүй үед нь бол өгтгөрөө өгөхөд гэхдээ нөө сүргээрээ ингээд дархлаажаад Тийм. Тэрийг нэг талаас нь харахад бас зөвчл нөгөө талаараас айгүй хүмүүсийг золиос нь гаргаж байгаа гэсэн үг шүү. Гэхдээ нөө карантин ингээ 2-3 сар байхад ч хүмүүс ч одоо би одоо жишээ нэг л огийн арай л дугийн 7 хоног байхад л амар хэцүүжил шүү дээ. Тийм сүүлд хүмүүс айгүй тоохоо болж илээ тий. Тийм арай л гарсан ч яах вэ гэж гараад. Тэгээд би тэг манай нэг найз тэр Америкт байдаг найз сонсоод гарахгүй угаалаа. Аминдаа амар хайртай юм байл л дээ оноо за. Тэнгүүтээ чи тэг юу гоё гэдэг одоо чи мөнгөгүй одоо ингээд зарим хүмүүс ч одоо ингээд цалин ажил мэл болгоо мөнгөгүй болж шүү дээ. Мөнгө төрөг одоо тэг болоо л шүү дээ. Тэг чи юу юу PUBG-д л шүү дээ чи ёо уцаараа PUBG гэснээс би бүр PUBG нэгш тоглож байгаа байхгүй юу? Тоодоггүйсэн. Тэгсэн чи саяхнаас нэг 3 оны өмнө тоглоод бүр амар орчод байгаа шүү дээ. Өчигдөр тоглоод байгаа. Тийм. Би бас ерөөсөө тоодоггүй шүү дээ. Харин би нэгч тоодоггүйсэн. Тэгээ сүүлдээ бүр за тоглоё гэд тэгээд тоглосон чи аюу гоё юм билээ сонирхолтой. Тэгээд орчод нэр тоглолт юу? Тийм утсан. Найзуудтайгаа нөө холбогдож байгаа. Хүртлэх гайхаад хүчний тоглоом тоглодог болсон юм уу? Манай ах руу залгаж хэлээ. Тэгээд найзуудтайгаа ганцаараа тоглож байсан эсвэл найзуудтайгаа холбогдож тоглож байгаа. Найзуудтайгаа холбогдож. Энэ тэгэхээр энэ жоо хүчтэй нөгөө би энэ нуцын тоглоом юм тоглодог байхгүй. Гэхдээ нөгөө жилийн өмнө яг нэг PUBG гарахад чинь нэг жил мэлийн өмнө амир хүмүүсээ тоглодог. Татаж аваад амир их тоглодогоос хойно нэг өөр газар байдаг найзуудтайгаа ингээд яриад тоглоод айн гоё. Тэгээд угийн чинь амир нэг тоглоом чинь 30 минут ч тавьдаг ойролцоо болцоо тийм. Тэгээ бүр ингээд цаг авчтай. За доотлон чи 4 5 6 тоглоно. 2 3 цаг ингээд орхноо байхгүй. Утас чинь амар хаална. Бүр аюу хүрдэг юм. Тийм. Бүр тийм болчихсон. Тэгээд би тэгээ яаж байхгүй болчихсон. Тэгээ саяхан нэг 2 3 сар өмнө нэг татаж авч тоглож ирсэн аа. Яагаад ч л нэг татаж тогломоор санагд нэг хүнтэй тоглох гээд. Тэгээ тоглосон айгаад болт би нөө амар юутэй штэ ингээд хаанаас бодоод байгаа юм мэдэхгүй ингээд. Чин дээр амар хагсан. Тий, бооны хаанаас тэгээд угийн өгчөж байгаа. За худлаа минь угийн хиндээ бүр амар айдаг шүү. Хаанаас бодоод байгаа юм мэдэхгүй байна. Тэгээд яаж нэг чөвчөө зүгч болооч ингээд нөө дуугийн сонсон аймаасан. Гол нь тийч нөө дуугаараа нөө хаанаа хүмүүсээ сайн мэддэг. Тий. Тэгээд тэрийг мэддэг. Саяхан би татаж авцсан зүгээр яагаад ч л мэдгүй юу нэг бас л уйдсан билгүй. Татаж авчаа нэг хайлт ихлүүлчихэд за угийн яриад худлаа юм байна. Угийн отоо угийн хүн амтнд нөө цол молонд их актер агцсан. Тэгээ за угийн худлаа болсон. Тэгтээ би нөгөө Facebook хэрүүл явангууд чинь хүмүүс амар их нөгөө онлайн тоглолт хэлцээлээ. Би ч гэсэн найзаагаа бүр ятгсаар байгаа таттаа тэгсээр байгаа 1000 зургийг устгуулж татуулж тоглосон шүү. Йоо тэгтээ амар энэ тэрийг бол амар тоглолт юм билий хүмүүс. Тэгээс одоо нөгөө гэртээ яагаад ирсэн ч хүмүүс өөддөг юм уу яа гэв нэг үсээ босч илээ. Юу хийжлээ? Үсээ босч илээ. Ингээд өөр ингээ гоё ингээ засч чадахгүй болохоор зүгээр бусаад тэгээ барыг Кеннеди дуусараад л хүсэн буцаад мэддэг бах тий. Эмэгтэй хүмүүс л яах вэ? Гэтэ бүр эмэгтэй хүмүүс босхаад бас л амар аа шүү. Эмэгтэй хүмүүс босхоод аа. Босоод аа. Аха. Юун дээр энэчээгээ үс энэчээ л нөгөө зарим уусууд ч болоо чи нөгөө одоо юм зарим уустай дээр монгол хүмүүс чи нөгөө өөр үсчингийн газар очиж үсээс суулж байгаа штэ. Тэр хүмүүс ч бол угийн үсэх засах боломжгүй болчих жоолоо ингээд зарим хот мэдгүй тийм юм шиг. Тийм дугасаа хурцсан амар идэв бах тий. Тийм угийн тэхгүй лайтаа штэ. Ихтэй хүмүүс чинь 2-3 хоногийн дотор ингээд нөгөө хоёр зах нь ургаал тэгэл угийн их хүмүүс мэддэггүй юм шүү. Тэгтээ ингээд өөртөө аим мэдэгцдэг. Тэгэл ус асууд тэгэл жоохон ус ургаж жоод нөгөө царай алтаатай. Тэгээ зарим хүмүүсээр ингээд харсан царай амар гоё цогчийг хаалцсан зарим. Тийм заримдаа нь бол гоё хүмүүс. Манабаска. Тийм. Манабаска гэсэн болсон байгаа. Тийм. Угийн гэхдээ нэг бол мөнгөнд амар амралтай. Угийн 2-3 лон ингээд чи 2 лон бол өсөөд байнгад суулаад ингээл 10 евро үстэй тийм. Эндхийн хар 10 евро юм да. Ингээл өгөөл ингээд бай. Тэгээ тэрний онд өсөө усчвал тэгэл жойрын 2-3 сантаа. Өсний мөн өсөн санаа зоохгүй. Энд ч болоод гэхдээ нөө юу яждаг байхгүй. Монгол хүмүүсэж үсцдэг. Тэгээд л угийн зан дээр угийн яаж байгаа. Тэгээд гинтэй ирүүлэл үсэж суучлаа тань. Тэндээ нэг юм. Энд ч бас тийм би бас юу дандаа Монгол хүчнэр үсээ засуулдаг. Үсээ бодуулахад болохоор яг салон бодолтой засгаар яг л нэг зүгээр салон үсээ засуулгад бараг 30 евро. Тэгэхээр Монгол үнээр зүгээр 10 евро. Харин тийм. Ялгаагүй гоё тасч байгаа л үү. Амар. Тийм нэг бодлоо тийм юм. Тэгээд үсмэсээр л усж байгаа юм бол их байсан.
ихтэй хүмүүс чинь монгол хүнээр өсөжсүүлэхээр гоё өөрийгөө ойлгуулад гоё засуулчихдаг шүү. Тийм. Тэгвэл манай аав чинь ингээд зүгээр гадаад одоо Франц өсчөнд орохоор нэг ойлгуулж чадахгүй яаж засахад байгаа. Тэгээд өөрт нь таалагдахгүй засчихна. Тэгэхээр бас ингээд Франц хүмүүсийг ингээд одоо Аз хүмүүсийн одоо юм одоо бүдүүн одоо амар өтгөөсөө яг яаж гоё засахыг бас мэдэхгүй байгаа. Тийм мэдэхгүй байгаа байхгүй. Гэхдээ нэг юу гэдэг юм л үсний яг хэлбэр би яг сайхан мэдэрч байхгүй яасан гэхээр би нөгөө нэг хэсэг ингээд нэг бараг анх ирснээс хойш ингээд яг нэг ихчээр ингээд 4 гаруй жил ингээд үсээс суулсахгүй. Тэгээд нөгөө хүчээс жоохон уйдаад болоод тэргүүтээ дахиад нэг ахаар сууж эхлүүлсэн. Тэгээд ингээд янз янзаас үсний үгээ үссэн зассан. Тэгээд янз янз жаад тэгээд нөгөө ах жоохон бас нэг сонин санагдаа тэгээд болцсон. Тэгээд манай нэг ажлын залуу надад хэлсэн байхгүй юунд нэг халтар үсчин байдаг аа. Юунд дайжуулсан үнсэн дайжуугээд. Тэгээд очиодсэн чинь миний нөгөө үсийг ингээд нөгөө fade away гэдэг нөгөө юу хэмдэ. Тийм ингээд цэцдэг байхгүй. Энийг багах хэмжээ. Тийм ингээд бүр ингээд fade гэдэг шүү дээ. Тэгээд fade ингээд хийгээд ингээд цэцэжсэн чинь юу яагаад юу яадаг заа. Гэхдээ тэр халтар ус одоо нөгөө юу хэмдэ. Африкийн нөгөө самал момол одоо юм шиг байгаа заа. Тэдний яг тийм яг хүмүүс их хвчлэг үйлчүүдтэй тийм газар заяа. Тэгээд тэдний үс чинь амар шал өөртөө. Тэнгүүд миний ийм Аз үсийг одоо яд мэдгүй юу тэгэл яг тэр дээр засдаг шиг л минийх засаж байгаа. Тэгтээ надад яаж юм дээр би тэнцэнэ 2 удаа засаалсан. Тэгэхээр ингээ минийх юу гэдэг заяа ингээ нөө үсэнгээ хусдаг штэ. Үс хусдаг шиг ингээд ингэж явж ирсэн ингээд майждаг заяа. Майжж ингээ хамаг юм надад. Тэнгүүд миний ингээд толгонд дэж зарим жижиг юм батгах шиг юм байгаа штэ. Юутэй нэг аваа ичнэ. Тэнгүүтээ тэгэж авч байгаа дараа нь ингээд юу уул тавьж өгдөг. Тэгээ бүр аим тийм юу. Тэгээ өвд би одоо ингээд хүнд үсээ цултай юм. Өвдөж ингээд үсээ цултай заа дээр үдээ. Тэгээд одоо нөгөө нэг тэр Монголоос нэг онгоц ирж байгаа шүү дээ. Германд, Франкфурт. Тэр чинь тэгээ хойшлогдсон байж юм зү. Тийм тэр онгоц нь манай аав ирж байгаа байхгүй юу? Тэгээ хойшлогдож байгаа юм. Одоо сая яваад баг 3 сар болчихж байгаа байхгүй юу Монголд нөгөө нэг хил хаацсан гээд. Тэгээ тэнцээ онгоцоор ээж гэсэн чи тэр онгоцонд нөгөө нэг Франц явж байгаа гэсэн. Монголд анх коронавирус Франц. Тэр чинь юу яцсан гэсэн чинь тэр нөгөө имжлэгдсэн. Тэр чинь идэгцэн. Тийм идэгцэн гэсэн чинь. Гэхдээ тэр юу чинь онгоц чинь хойшлогдсон гэж юм зүггүй юм уу? Нөгөө 2 цагаар хойш. Тэр чинь нэр ингэсэн байл шүү дээ. Нэг ихч Бэлгээс ирсэн ихчгээд. Бас нэг тийм болоодсэн тийм. Тэр ихч нөгөө нэг 3 сарын 8-нд Монголд орж ирсэн гэлөө ер нь нөгөө Монгол нөгөө нэг шинжилгээ авч эхлэхээс өмнө ороод ирсэн. Тэгээд тэр ихтэй шинжилгээ аваагүй гэсэн чи тэр ихч чинь нөгөө нэг өөрөө тэр өвчнийг тусаад тэгээд идэрсэн юм билээ. Монголд өөрөө. Монголд юм уу Бэлгтээ идэгцэн юм уу? Бэлгт идэгцэн гэж нээс яриад л. Үгүй орж ирээд явсан байна гэдэг байсан шүү. Тийм үү. Миний тэрийг сайн мэдэхгүй юм гэсэн. Яг сая явхаас өмнө шалгасан чинь нөгөө нэг вирус нь гараад ирсэн байхгүй. Гэхдээ нөгөө нэг идэгснээр тэгээд бас манайхан чи бүү юм болоод энэ хүн чинь зөндөө хүмүүстэй уулзсан бараг сар амьдэрсэн байна гэх тэгэл. Тий янз янз тийм энэ болцлоо. Тэр юу ч тийм онгоц чинь бүр явуулахгүй гэдэг чийсэн надад явуулах харсан бэл. Тэр нь хизээ одоо? Одоо бууцсан байгаа Германд. Ирсэн юм уу? Тий одоо Германд бууцсан. Тэгээ одоо аамч одоо яаж яах гэсэн үг вэ? Тэнцэнэ нэг онцод маргааш Парис руу бас онгоцсон зүүн. Зүг. Юунд шивэд уг нь хаацсан гэж би ойлгоод зэнтсэн чи үгүй л. Тэг хийлмэл онгоцоор бол нисгэн бол нисчил байгаа шүү дээ, Европ Монгол. Яг Европын шингээ дотор бол. Гэтэ бүр яг ингээд одоо гол юм руу ингээд явахгүй бол явуулахгүй гэсэн зүгээр амралт Монголоор биш. Тийм заавал шалтгаантай энэ эрүүл мэндийн ажил, тийм сургууль Монголд юм шалтгаан гэр бүлийн хүндэтгэх шалтгаан ч юм уу тиймэрхүү юмтай явах юм бэл. Зөв зарим тийм биш. Тэгвэл Германд ирсэн юм шүү дээ онгоц нь. Тийм тэр онгоц ирсэн. Би нөгөө Монгол явж ирсэн баг. 60. Тийм. Юу н олон юм гэсэн. 60 гэж зүг юм шүү. Би нөгөө Монголд нөгөө YouTube-ийн нэг юу үздэг тэр нэг мэдээж шиг юу лээ. Жил дээр хэлээдсэн чинь нөгөө морин цаг. Тийм. Морин цагийн шоу юу? Тийм. Тэгээ тэрийг тэр үзмгийн томд үздэг байхгүй. Тэгээ Монголын мэдээллийг тэндээс авдаг. Тэгээ тэгсэн чинь тэрийг нээжсэн нэг Герман билүү Бельгиэс нэг юм ихтэй их чарн тэгээд тусцсан гэдэг. Тэр аюу гүрх ингээд
Гоёж жижигэн болгоцсон гоё мэдээлэлүүд өгөөд байгаа. Тийм Монгол яг нөө юуг нь мэдэхгүй юм ч тийм Монголын яг тэр нэг жижигэн тийм папарацци тийм болсон юм уу энэ хөөрхөө. Ялангуяа Facebook хэрэглэхгүй байгаа үед тэр аюулсан. Тийм. Гэхдээ тэгтээ тийч амар юу байгаас 7 мэдээлэл гаргаж байгаа юм л тэр ингээд нэг дандаа янз янзын хөгжилтэй нөвүүд ингээд тийм яг хүмүүсийн анхаарал төртсөн юмнууд юм. Тэгээд тэгтээ Монгол ингээд тэрний юмнууд ингээд дуусахгүй байгаа шүү дээ. Амар ингээд 7 ингээд тэр ингээд гараарал тэр нэг сайн нөгөө Монгол улсын X-ийн фильмчтэй нөгөө элбэг дээр нэг юм байсан шүү дээ. Тэгвэл нөө бүх үзсэн үү? Тэр бүр арай. Йоо тэр бүх үзээгүй тий. Тэрийг үзээгүй чи. Нөгөө нэг элбэг дорж нэг зүгээр шалгуулж байгаа байхгүй юу? Нөгөө вирустэй нүггүй юу гэдэг тэгээ хорцсон байсан чинь гадаа манай найзууд ээж намайг ирэглээ гэдгсэн чинь микрофон тойд. Дуучин бүгдээр ингээд албаа малбаа барьцсан. Үдэрсээр. Тийм цаанасаа драматай нэг тийм юутэй ингээд доо явж байгаа. Тэгэхээр зэрийг нөгөө шууд тэд орох нөө ингээд хүмүүс амар юу яагаад шоглол юу яаж чадсан тийм хөвчлээ мөчлээ хийлцсэн л хэлээ. Инээдтэй болгосон. Тийм тэр ихтэй арай л хэлээ л дээ. Тийм бол нэр зэнэ. Карантин дуусаад юу нэрэж чинь? Хамгийн түрүүнд. Карантин дуусаад хамгийн түрүүнд үү? Карантин гэхдээ одоо юу юм шин карантин юу юм бэ? Юм сони жил 2 жилээр үргэлжлэн гэж ярих шиг зарим нь болохоор ингээ удахгүй дуусчаа. Сайхан тэр нэг мэдээлэлээс 5 сарын 29-нд гэхэд нийтээрээ дуусна ч гэлээ. Яа нэг 100% ингээд цэвэршил болохгүй учраас нөгөө нэг амар тийм айцтай учраас бас нийтдээ аяллаа тэгэхээр жоохон тиймэрхүү байгаа байна. Одоо уг энэ жилдээ аялж маялхан жоохон асуудал болчихсон юм шүү. Харин тийм ялангуяа одоо ингээд хүмүүс чинь ингээд одоо ингээд амралт явахаар чинь дандаа ер нь спа, Итали тэр явдаг шүү дээ. Тэр орнууд чинь бүр ингээд амар гурван явлаа гэдэг одоо хайшиж авах тийм. Энэ зумуудлуугийн жоон асуудалтай юм шиг л яг ойр энэ Европ дундаа ингээд тий Европ дундаа зүгээр далаа малаар байдаг ч. Тийм. Тэрнээс бол энэ одоо жишээ нь Монголоо гэхдээ Монголын амир хүн одоо нөгөө өөр одоо газрууд гэдэг нөгөө одоо хэмдэ оюутангуу ч юм уу эсвэл амьд хүмүүс их Монголоо явна гэсэн тийм нөгөө Монгол хүмүүс их байгаа л юм бил л дээ. Тийм. Монгол явна гэсэн хүмүүс үү? Тийм нөгөө тийм хүмүүс бол манай найз бол Монгол явна л гэдэг. Битсийн зөв Монгол явах цагаад би одоо болчихлоо. Би сайн төлөхөдөөс. Тэгээд мэдээд захаарсан байсан тэгээ болчихлоо шүү дээ. Захаалсан мэдээд буцаад болчихсон тийм. Одоо явна л гэж шүү дээ. Юу гэж хэл нэгээр. Яна тэнцэнэ бас дахиад гацчих яана. Юу амархан хэлээ хаалцмаар байхгүй юу? Тэр бүр өөл хүртэл тэнцээ байг. Одоо ингээд Европт чи ингээд хил хаагаас өмнө ч юм уу эсвэл нэг карантинхаас өмнө нэг 2 хоногийн өмнө хийж байгаа зү тийм нэг мэдээ одоо ингээд хаана гэд манай Францд тэгсэн бохгүй 5 дахь нь нэгээд нийтгээс эхэлж тэгнэ гэд тэгсэн чи Монголд болохоор зүгээр цагийн дотор орон нутаг бүх зам намаа зогсооч мөхсөөгөө. Тэг зарим хүмүүс чинь зүгээр хот руу ажиллаад явсан хүмүүс чинь хийж гацаж мацаад явж чадахгүй. Нэг тийм бол бодож байсан. Тэг хүмүүсийг бүр амар хэцүү байдалтай. Харин тэр нь бүр амар хэцүү нэг шууд гинт ингээд шийдэл гаргаад. 100 нөгөө Монгол явна кейс хагаад одоо л ч нэг карантин байгалгаад шүү дээ үргэлжлсэн юм байна. Тэгээ очиод нөгөө карантинд ороод одоо юм дэ сарын хугацаатай амралтаар явснаа. Очоо 21 онд карантины байранд тэгээс байна гэж бодлоохгүй ялцсан. Тийм. Шал тийм мөнгөөр. Тэгээ би тэгж үз би амар бас шалгаж үтсэн шүү дээ. Юу ин одоо ингээд нислэгч амар дампуурт одоо нислэг байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын хувьд нислэгч угийн л үнэмтэйдэж шүү дээ. Тэгээд за одоо тэгэхээр юу яагаад ч за зүгээр л үтсэн зүгээр хямдхан болчих магадгүй гэдгсэн чинь үгүй яг л хэвээрэл хийж л. Үнэн л үснэ. Хэвээрэл угаасаа хямдхан болгох юм бол хүмүүс нисгээд амжилсан. Тэгээд ер нь хэрвээ ингээд карантин дахиад сар за 2 сар биш за сар үргэлжлэх юм бол та нар яах вэ? Зөөр хүлээж авах уу эсвэл тэгэл зөөр хүлээж авах зурдaltaй. Та хоёрын яг юм чинь ялангуяа та хоёр амиг нөлөөтэй юм. Миний хувьд л угийн шивэд бол угийн юм дээр бол гайгүй л байгаа л та. Гол нь юу л зарим хүмүүсийн одоо хэмдэ нийт ажилч одоо хэмдэ 100 хүнтэй ажилчин байсан. Одоо хэмдэ 10 хүнтэй ажилчин байсан бол барыг 5-6-ыг нь барыг хаалт. Хэмдэ 4-5-ыг нь хаалцсан тийм тохиолдлууд бол зөндөх байгаа л та. Тэгээд хүмүүс их ажилгүй болсон байгаа болохоос бусдаар болов юм бол гарч болох нь бол гайгүй л байна. Тийм. Тэгээд угаасаа
Миний хувьд л аюу тийм Европ хүмүүс тийм одоо дахиад нэг сар юм уу 2 сар карантин ахид нэг төвчж байж чадахгүй юм шиг санагдсан шүү дээ. Одоо үгийн юу төвчж байж чадахгүйгаас гадна юу бодох вэ? Цаг агарын төсөл байлаа. Одоо нөгөө шивж ингэж байхгүй тий ингээд сайн наргүй юм хүүтэн мүтэн байхгүй угийн гин зур ингэж байгаад байгаа байхгүй. Тэгээ сайн хэд хоног нар гасан чи юу болж ин тэр нэг нор хайж чинь битүү ингэж хүмүүс бүр яа. Гэл жижигхэн тий ямар ч хамаагүй. Голын ирэг дээр чинь бүгдээрээ суудсан. Тий яг тийм болчихлээ. Тэр угийн хэдий тэр карантин 1 сар 2 сар гэж байгаа ч гэсэн тэгээд ер нь бол хэрвээ гадаа гоё байвал тэгэл хүмүүст бол хамаагүй юм байл. Тийм. Сэтгэл гэгэлцэлтэй. Тийм. Тэгэхээр ер нь бол зуны төлөвлөгөөнд бол миний зуны төлөвлөгөөнд лавдаг би Монгол бас явна гэсэн төлөвлөгөө байсан. Тэгсэн чинь тэгээд болол фейл тэл угийн ялч карантин байна дээрээс нь очиод асуудлууд зөндөх одоо их энэ зөндөө карантины хувьас болоод ингээд үүссэн нөхцөл байдлууд их зөндөх бол Монгол байгаа болохоор тэг одоо юм жоо худлаа юм шиг санагдаж надад л. Тэг бас тиймсэн яг 2 жилийн өмнө 2 жилийн дотор 3 удаа Монгол явцсан. Тэгээд тэрнээс жоохон Монголоос жоохон уйдаад тэгээд бас Монгол надад нэг найз байхгүй. Тэнгүүд тэгээд надад яг нэг Монгол явъя гэсэн нэг хүсэлж угаасаа байхгүй. Тэгээд яг энэ 100 зүгээр бэлэг дотроо тэгээд ажиллаа. Тэгээд энд амар олон том ингээ фестивал болдог. Тэгээд фестивалаар л чинь тэгтээ төвчөө хойшлогдсон гэж болоодсон юм. Тийм. Тэд нар чинь болохгүй юм шүү. тарилахгүй. Болохгүй тийм. Тэгээд энэ 100 ажиллаа. Тэгээд Нидерланд явж найз руу яваа. Шоу талаа. Тэгээд өнгөрөх багтаа. Солонгой. Би бас энэ 100 одоо дадлагтай байгаа бас. Чи дадлаж авах юм? Тийм. Нэг сар эмнэлэгт дадлага хийх. Өмнө нь бол шалгалтаа өгчөө дадлага хийх хэрэгтэй байхгүй. Тийм манай шалгалт одоо бараг сар гарнаар хошилсан. Тэгэхээр дадлага нь нэг 3-7 хоног л болох. Тэгээд тэрний дараа нэг ажиллаад тэгээл байж идэл бараг бүтгал хичээд орох юм. Миний хувьд нөгөө би энэ зун амар их өгөн төлөвлөгөөтэйс нөгөө юунд би өвөө сургууль руу очиж шалгалт одоо энэ Монгол ч заавал шалгалт өгөх болчоод Монгол очиж шалгалт өгчөөд би өвөө сургууль хүсгээд захгүй. Би шивэдтэй ингээд сурахаас илүү өөр газар очиж байхыг амар сонирхоод. Тэгээд амар юм төлөвлөсөн байжсэн чинь корона болоод дээрээс нь ингээ хэлгээл хайгдаа. Тэгээ миний тэр судалж исэн орон маань бүр факта болчоод бүр тэгээд Америкс. Тэгээд угийн асуудалтай угийн тэгээ ойрын жил мөлийн хугацаанд эдийн засгийн асуудал гэж зөндөх юм болон дээрээс нь арьсангны үзэл амар их болж байгаа гэдэг асуудлууд нь зөндөх гараад ирсэн болохоор жоохон одоо энэ тийм хэлсэн байдаг. Америкт бол эдийн засгийн хувьд бол амар хэцүү байгаа юм шиг үлээ нөгөө ажиллангаас болдог оюутнууд. Тийм нөгөө амар Монгол оюутнууд нөгөө байр оронгүй болсон зөндөө хүмүүс байгаа юм биш үү? Харин тийм манай дүү бас тэнцээ гэдэг нөгөө нэг ажиллаад тэгээд ялангуяа тэд нар чинь нөгөө нэг ажил нь нөгөө нэг юм сарын цалин гэж өгөхгүй шүү дээ дандаа нөгөө нэг типэрээ цалинждаг. Тэгэнгүүт л нөгөө нэг хүмүүс орж ирэхгүй нөгөө дандаа нөгөө авч явахаар аваад байгаа болохоор тэгэхээр бас тэгээд бахан цалингүй болчиход байгаа байхгүй. Тэгээд нөгөө байр мэрнжсэн үнэтэй тэгээд нөгөө байрныхаа мөнгөийнх нь болгодог байсан ч одоо цалин байхгүй болчихгоо. Яг хөө саяжин бараг одоо 1-2 сар ингээд твччихлээ шүү дээ. Тэгээд одоо ингээд жоохон нөгөө эдийн засгийн мөнгөний хувьд ингээд санхүүгийн хувьд ингээд жоохон асуудал болдог гэж байгаа байхгүй. Тэгээд л тийм байна. Дээрээс нь арьс өнгө амар их байгаад байгаа гэж юу нь судуулдаад байгаа. Тэгэхээр нь бас эвгүүлэх. Тэгэл тийм Монголд эзэн зуны төлөв бол нэг тийм үү байсан чинь тэгээд ер нь бол нийтээр ер нь дэлхий одоо юм дээр нийт хүн ам ер нь бол нийтээр л 20 оных нь жоо ингээд энүүд нь жоо ер нь бол хангалттай ингээд өөрчлөгдөхөд болцсон. Тэгээд дээрээс нь угийн бүгд амар хүснээр нь бол болов. Угийн амар хүн хэлсэн л дээ. Эмчнэр ч гэсэн тэгэж яа гэм билээ жоо юм. Гадуурх маягтай ингэ нэг би нэг хөвчөд орчуулга хийсэн байхгүй юм дэлхтэр. Тэгээ Монгол хөвчтэй тэгээ ороод тэгсэн чинь нөгөө хөвч нөгөө нэг юм сканы зураг авахулжсэн байхгүй. Тэгээд нөгөө хүүтэй агаартай тэрэнд нь жоохон яагаад хоолой нэг бол халт таниулгсан юм байна л та. Тэгсэн чинь нөгөө юм чинь гарч иж гүйж надад хүчсэн. Танай ээж тойрч аяллаас ирсэн юм яасан яга ханиулгаад байгаа юм гээд амар самдарсан. Тэгэхээр би үгүй тэгээд үгүй. Эмч нүртэл амьд гэдэг юм л. Одоо уг ялч тийм баг ханиад бол юм
бас амар тийм юу л зээл ялч юу ингээл ханиалах гал ингүүд би бүр ингээл амар сандарч байгаа юм ч юм. Та дээр юунд тоо юу ямар санагдав ихний подкаст? Хиндэ амар жоохон бие барих гэдсэн байт. Тэгээ сүүлдээ бол гайг болсон. Юу юм бэ? Гэхдээ ер нь бол подкаст ер нь бол бид дэд хувьд л ингээд подкастаа ялла үргэлжлүүлээ ингээд одоо их юм 5 хооронд байгаа хүмүүс л гаж ингээд зөндөө их ярианы сэдв ганц юм. Дээрээс нь янз янзын юмнууд байгаа. Тэгээ тэрний хатлаар яриад явна гэсэн бодолтой. Гэхдээ ер нь бол ихний гэхэд бол ижүүлээ л тээ. Тийм бүр нэг тийм амар хүн сэдв рүү орох гэсэн гоё залууч. Өөртөө яриа. Угийн сонирхолтой байхыг хичээх гэлтэй. Тийм. Тэгээд угийн нөгөө хүмүүс чинь одоо ихэнд би өөр амар подкаст сонсдог болцсон байлээ сүүлийн өдрийг анзаараад. Тэгээд ингээд сонсонгууд амар тийм сэдв мэдээ хүмүүс гэхээс илүү яг ингээд яг хувь хүнд ингээд тохиолж байгааг ой зургийн юмнуудыг чинь ингээд сонсох ч үгүй юм яа ч юм. Тийм тэнцвэр санагдчихэл. Тийм. Тэгэхээр энэ таад бас таалагдах бах. Дээрээс нь бид угаас ингээд олон улсаас ингэж нийлж ярьж байгаа болохоор илүү сонирхолтой болсон байна. Олон талын нэг яриад. Олон тал байгаа. Зарим удцсан хүмүүс байгаа, зарим нэрэд бас удаагүй хүмүүс ч байна. Зарим тийм тэгээд янз янзын юут болгож байна. Ер нь бол зөндөө их сэдвтэй, зөндөө их багтаамж, зөндөө хэмтэл гэж бодож шүү дээ. Тэгээ бол ирээд удсан болгоо яг Монголын тухай ингэ сайн мэдгүй ч гэсэн одоо Европын талаар ч юм уу харин их мэднэ. Наацхан үзэж байгаа юм л ингэ янз янз л байгаа байхгүй. Үзэж байгаа хэдүүлэн гэж үзэж байгаа юм л амар өөр байгаа дээ. Тэгээ өмнөд л тэгээд сонирхолтой шүү өөр юм үзээд өөр тал юм яриад. Би нөгөө өмнөөрөө угийн YouTube хийдэг байхад андаа ажилласан л ялч ингээд амар янз янз гэдэг хүмүүст бас сонирхолтой л гэдэг юм билээ л дээ. Яаж хийж байгаа тийм. Тэгэхээр энэ тэгээд удахгүй бас тэгээд бид онлайн ингээ бүгд өөр газар байдаг болохоор гэхдээ аль болох тааруулаад боломжоор нөгөө юу бичлэгээс өөрхөн хийх гэсэн бодлол байгаа. Гоё юм хүрэх гэж хичээж байгаа. Тэгээд эхний хувьд эзэн подкастаа энэ л хүргэе гэж шийдээд дээрэс нь мэдгүй яванда бичлэг яг өөртөө ингээд ярьж байгаа одоо подкаст яг ярьж байгаа бичлэгээрээ хийх үү яг яванда л болох. Одоохондоо эзэн тэгээд ингээл царайгаар болоо. Би биш таагаад авлаа дараа нь өөртөө ихтэй бүр гоё болчиход тэрийг харуулна. Тэгээ бидний анхны бичлэг гарсан үстэй. Тийм. Ямар царай юм яриад байгаа. Өөр юм ба. Ихнийхээ ингээд өндөрлүүлэх юм. Ахаа өндөрлүүлээ одоо гоё төгсгөлөө гоё. Яаж төгсгөлөө яаж хийх юм? Тийм. Сонсон байлаа. Тэгээд тэгвэл ингээд өндөрлөлээ. Алалала. Өндөрлүүлэх үгүй. Тэгээд удахгүй тэгээд зөндөө. Манай нэвтрүүлгийн цаг болчлоо. Дараа нь нэвтрүүлэг гарах гэдэг байна. Найруулагч цаанаас цаг дууссан хэлээд байна. За гэдэг нэг дуус. Юугийн рекорд ингэ дуусгач. Ой дууссан. Хантаа дасгаж баярлалаа гэж хэлээгүй би чи дууссан. Андээс юу гэж баяртай гэх юм. За эхний подкастаа ингээд дуусгая да. Юу эхний подкастаа ингээд дуусгацгаая. Тэгээ дараагийнхаараа удахгүй уулзцгаая баяртай. Жаатай. Би идэв дуусчихсан. Энд чинь идэв дуусчихлаа шүү дээ. Шууд энэ чөгийн биччихэл байгаа юм чи тэгээ чиний хэлсэн чинь гэл юм чинь. Тийм сог гэдэг юм бичдэг. За тэгвэл эхнийхээ подкастыг ингээд өндөрлүүлье. Тэгээ дараачихаараа дахин уулзцгаая баяртай.